Хөдөлмөрийн амны харьяа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд өнөөдөр эх орондоо ажиллаж амьдарцгаая өдөрлөг боллоо. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан Монгол Улсын засгийн газрын ажилтаа орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд гадаадд ажиллаж суралцаж амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдэд зориулсан эх орондоо ажиллаж амьдарцгаая өдөрлөгийг өнгөрсөн хавраас зохион байгуулж байсан юм а. Өнгөрсөн хавар зохион байгуулсан эх орондоо ажиллаж амьдарцгаая өдөрлөгийн үеэр 83 иргэн ажилтаа болсон байна. Одоогийн өдөрлөгийн бас нэг онцлогтой байгаа. Өмнө нь бид нар бас зөвхөн бүгд найрамд Солонгос улсад ажиллаж амьдарч сурч өсөж ирсэн иргэдэд зориулсан бол энэ удаад бас өмнөх өдрөглөгийн үйл явцыг хараад бас бүх хүмүүст нээлттэйгээр ялангуяа тэр хүмүүсийг чанартай ажлын байранд зуучлуулах боломжийг бүрдүүлж иргэдийг маань хамруулах гэж зорьсон байгаа. Үүн дээр болохоор гадаадд ажиллаж амьдарч ирсэн иргэд мөн одоо энэ дотоодын ажил хайгч иргэд бол бүгд хамрах боломжтойгоор онцлог нь тэгж тусгаж өгсөн байна. Энэ удаагийн эх орондоо ажиллаж амьдарцгаая намрын өдөрлөгийг Монгол улс дахь бүгд найрамд Солонгос улсын элчин сайдын яам, бүгд найрамд Солонгос улсын хүний нөөцийн хөгжлийн газар дахь Монгол улс дахь төлөөлөгчийн газар, Монгол улс дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа. 일단 хөдөлмөр эрхлэлийн үйлчлэгийн төв нь болохоор Монгол иргэдийг хариуцаж одоо ажиллаж байгаа байгууллагын хувьд олон ажил агчдыг бас оролцуулах боломжийг олгож чадна. Хоёрдугаарт нь манай байгууллага бол Монгол үйл ажиллагаа явуулж байгаа Солонгос компаниудыг бас ажил олгогч компаниудыг энэ арга хэмжээнд илүү олноор одоо тэтгэн оруулах боломжийг олгож чадах учраас хамтран зохион байгуулж байгаамаа. Тус өдөрлөгт Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Samsung, Halla, Hansem, Green City зэрэг 20 гаруй бүгд найрамд Солонгос улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, Монгол улсын томоохон аж ахуйн нэгж болох Mac Corporation, Montpellier компани, Pempak, Жигүүр Гарант зэрэг компаниуд, иргэний барилга, автозам цахилгааны инженерүүд, компьютерийн программист, гагнуурчин худалдааны менежер, орчуулагч, нябо, зураг төсөвчин, экскаваторын операторчин зэрэг 350 гаруй ажлын байранда ажил хайж байгаа иргэдийг ажилд авах хүсэлтэд ирүүлсэн байна. Монгол ажилчдын хувьд бол бусад орнуудын ажилчтай харьцуулах юм бол ер нь гадаад хэлийг солонгос хэлийг маш хурдан сурдаг. Хоёрдугаарт нь очоод хийж байгаа ажлаа маш хурдан сурж авдаг. Дорн сурж аваад ингээ хийгээ явчихдаг. Тэгээд бас тэрүүгээр ялгаатай байгаа. Бас нөгөө зарим нэг жоохон сул тал байдаг. Бусад орнуудын хүмүүстэй харьцуулахад тэрний юм бэ гэхээр хаяа нэг ажлаа таслах ч юм уу эсвэл ингээ арх шуух ч юм уу тэрүүгээр бас жоохон сул талтай байгаа. Тэгээд энэ талаа ингээ зөв тал давуу тал болгож чадах юм бол Монгол ажилчид бол хамгийн шилдэг ажилчид гэж би боддог. Олон нийтэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, мэрэгшүүлэх, сургалтанд санал болгох, хамруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг тус өдөрлөгийн үеэр иргэдэд өгч байсан юм а.